За та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Өнөөдрийн хэвлэлийн урал хийх болсон шалтгаан бол өчигдөр оройноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслэр Монгол улсын ерөнхийлөгч болон арчилсан нам руу ирээ цээргүй дайрч байна. Тийм учраас бол бид хийж байгаа ажлынхаа тухай маш тодорхой мэдээлэл өгөхгүй бол болохгүй нэ гэж ярилцаад энэ мэдээллийг өгж байгаа юм. Бидний тавьсан асуудал шийдсэн шаардлагыг бол та бүхэн сайн мэдж байгаа. Бид бол 6 сайдын асуудал орж ирсэн. За энэ 6 сайдыг бол зургуулангийн зөвшөөрөх аргагүй байгаа. Тэгвэл засгийн газар хуулиараа 3-2-ын эрцээр хуралддаг учраас засгийн газрыг ажилд нь оруулах ийм ирмэлзэлтэйгээр 2 гишүүний чинь хилцъя. Их хурлын байнгын орооны хуралдаа их хурлын нэгдсэн чуулганаар бол хилцүүлъя гэдэг ийм саналыг өчигдөр өдөөс хойшоос эхлээд тавьсан байгаа. Харамсалтай нь одоо болтол энэ саналыг бол хүлээж авахгүй байна. Тэгээ эндээс харахад бол засгийн газраа бүрдүүлж ажиллаа хийх хүсэл эрмэлзэл алгаа гэж бид үзэхэд хүрж байна. Үнийн хөөрөгдөл болон цалин нэмэх асуудлыг бол арчилсан намтай уйж хэрэг эрхлэлийн дарга нь болоод бусад хүмүүс нь хэвлэлд хандсан байна лээ. Ийм асуудал бол байхгүй. Үнэхээр үнийн хөөрөгдөлтөд тэмцэе. Эдийн засгийн болохгүй байгаа асуудлуудыг шийдъя гэж байгаа бол 2 сайдаа өнөөдөр одоо ч болтугай томилоод засгийн газар ажилдаа орох боломжтой байгаа шүү гэдгийг та бүхэнд дуулах гэсэн юм аа. За мэдээж яамдууд эзгүй байна гэдэг ийм яриа гарсан байлээ. Ийм мэдээллийг бол түгээж байгаа юм билээ. Яамдууд бол эзэнтэй байгаа. Сайд нар үүрэг гүйцэтгэж байгаа. Батлан хамгаалахын сайдыг жишээлбэл Зандан шатар сайд үүрэг гүйцэтгэж оролж байгаа. Эрүүл мэндийн сайдыг Ганди сайд оролж байгаа. Сангийн сайдыг Хүрлбаатар сайд оролж байгаа. Дэд сайдууд нь ажиллаа хийж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга нар нь ажиллаа хийж байгаа. Тэгэхээр бол энэ засгийн ажил, төрийн алав, унсан тухай, зогссон тухай болохгүй байгаа тухай ойлголт бол байхгүй. Энийг бол манайхан нэг мөр ойлгох хэрэгтэй гэж ингэж хүсмээр байгаамаа. Тэгээд энэ болж байгаа үйл явдал, өрнөж байгаа үйл явдалтай холбоотой асуулт байвал бид бас тодруулж хариулъя гэж бодож байна. ТV5 телевиз. За тэргүүн шадар сайдын хувьд бас татгалзаж болох юмаа гэж үзэж байна л да. Гэхдээ бусад үлдсэн 5 сайдын хувьд бол хуулийн хүрээнд үйлчилж байгаа үндсэн хуулийн хүрээнд л оруулж ирсэн шүү дээ. Заавал ингээд гацаагаад авах шаардлага байгаа юм уу? Тэгэхээр бид бол өчигдөр бүлгийн хурлын дараа Монгол улсын ерөнхий сайдад 2 заалттай бичиг явуулсан. Тэр 2 заалтын нэг нь бол тэргүүн шадар сайдын албан тушаалыг бол байхгүй болгоё. Байхгүй болгоно гэсэн ийм санал байна. Байхгүй болгооч гэж. Хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад их хурлд өргөн бариа гэсэн ийм санал болгосон байна. Нөгөөх нь бол их хурлын гишүүн биш 3 сайдыг оруулж ирээ гэдэг ийм шаардлага бол хүргүүлсэн байгаа. Тэгэхээр мэдээж өөрийн чинь асуулт бол энэ шаардлагын хариу ирэхээр бидний санал болгож байгаа энэ саналын хариу ирэхээр асуудал бол тодорхой болно. Асуудлуудыг хольж утгаад байгаа л учир байна. Хамгийн гол. Үнэхээр засгаа бүрдүүлээд ажиллаа хийгээд явъя гэж байгаа бол 2 сайдаа л эхлээд томилчих. Үндсэн хуулиараа сайд болгоныг хилцэж батлах ёстой. 2 сайдынхаа хилцүүлгийг хийгээд өгөөч гэдэг зүйлийг л бид гуйж байгаа. Хүсэж байгаа. Ингээд засаг ажилдаа ороод яв.
Дараа нь бидний тавьсан шаардлагыг тэдний зүгээс бас одоо тэдний юу ах вэ? Монгол Улсын ерөнхий сайдын зүгээс ямар санал ирэхин тэрийг харгалзаж бол бид асуудлаа шийднэ гэсэн юм ойлголттой. Тэгэхээр ерөнхий сайд болоод Монгол Ардын намын бүлэг одоо та бүхний одоо энэ бусад сайдаа сольж оруулж ирээ гэсэн энэ асуудлыг хүлээж авахгүй энэ байдлаараа байгаад байвал цаашид үйл явдал хэрхэн өрнөх болоо? Та нарын байр суурь юу байгаа вэ? Ямар ч байсан бидний үзэж байгаагаар бол ерөнхий сайдад асуудалд олон ургалж бодлоор хандах боломжууд бол байгаа. Монгол Ардын намын шийдвэр ганцхан үнэн байна гэдэг энэ зарчмаас ухраач л гэж. Яхаараа Монгол Ардын нам болохоор үнэн байдаг, зөв байдаг, бусдынхын санал буруу байдаг юм бэ гэдэг ийм л асуудал. Одоо тэр ерөнхийлөгчтэй холбоотой хийж байгаа гүтгэлэгт нэвтрүүлгүүд бол цэвэр сонгуулийн ажлаа Монгол Ардын нам одоо эхлүүлчихжээ гэж ингэж уншигдчих. Сонгуул эхлэх болоогүй байна. Энэ үнийн хөөрөгдөл, өвлжилтийн асуудал, бүтээн байгуулалтын асуудлууд, батлагдсан төсвийг хэрхэн зарцуулах тухай асуудлууд гээд засгийн ажил бол байна шүү дээ. Энэ ажлаа хийгээч гэдэг ийм л зүйлийг хэлмээр байна. СП-ийн төлөөс нэг асуулт байна л да. Та сая хэллээ шүү дээ. Энэ ардын нам тусгай бүрдүүлэх сонирхолгүй байна гэж байна. Би Батбаяд гүшүүнээс асууж байгаа. Тэгээд яагаад ийм сонирхолгүй байна гэж та үзэж байгаа юм бэ? Тэгээ гамтумар гишүүний хэлж байгаа тэр зүйлд би та бүхэн анхаарлаа нэлээд хандуулж байгаа байх гэж бодож байна. Үнэхээр ерөнхий сайд Монгол Ардын намын дарга Батболтыг үйл ажиллагааг нь хараад байхаар засгийн газраа байгуулах ер нь сонирхолгүй. Засгийн газраа ажилуулах явдлыг нэг их шамдахгүй байгаа байдал харагдаад байна. Энийг би дөрвөн үндсэн зүйлээр бодолж хэлэх болцоотой гэж ойлгож байна. Нэгдүгээрт бол ерөнхий сайд Батболт мэднэ. Үндсэн хуулиар сайдыг хэлцэхийг дэглэсэн байдаг. Үндсэн хуулиар дэгийг тогтоосон байдаг. Тэр нь бол юу гэсэн үг вэхээр сайдыг нэг бүрчлийн хэлцэнэ гэж байдаг. Улсын хурлаар хэлцэж томилгохдоо нэг бүрчлийн хэлцэнэ гэж. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэхээр нэг сайдын томилгоог нөгөө сайдын томилгоотой барьцалтуулахгүй гэсэн үг. Ингэж болохгүй гэсэн үг. Гэтэл одоо яг үнэ хэрэг дээрээ бол баг үндсэндээ 4 сайдын асуудал байнга ороод шийдэгдсэн. Одоо энэ сайдаа оруулаад улсын хурлын нэгдсэн хуралдаанд оруулах бүрэн бололцоотой. Тэр үтэл улсын хурлын нэгдсэн хуралдаанд оруулахыг одоо бүр манай цөөнхийн бүлэг шаардаад байж шүү дээ. Гэхдээ сайдаа томлооч гэдэг. Гэтэл бусад сайдын томилгоотой ялангуяа тэргуун шадар сайдын томилгоотой барьцуулаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл хөрөлсөхийг тэргуун шадар сайдаар томилохгүй бол энэ сайдыг томилохгүй гэсэн байдалтай хандаад байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө үндсэн хуулиа зөрчөөд байгаа юм. Одоо бол бид мэдж байгаа шүү дээ. Багцлахгүйгээр нэг бүрчлийн хэлцэж томилно гэж. Тэгэхээр энэс бол засгийн газраа томилохоос илүү одоо өөр сонирхол байна гэдэг нь харагдаад байгаа. Үндсэн хуулиа мэдсээр үжиж, улсын хурлын хуулийг мэдсээр үжиж, дэгийн хуулийг мэдсээр үжиж муухарлаад байгаа байхгүй юу? Хоёрдугаарт нь явуулж байгаа үйл ажиллагааг нь харахаар одоо энэ гадаа болж байгаа ханшны өөрчлөлт үнийн одоо савлгаанаас болсон энэ нийгмийн бухимдлыг зориуд өөр тийш нь анхаарлын шилжүүлээд байна. Цаг хожид суугаад байна. Анхаарлыг зориуд өөр тийш нь бултуулаад байна л да. Ийм улс төрийн зорилго агуулад байна. Гуравдугаарт нь бол одоо засгийн газраа томилохоос илүү сөрөг хүчнийг ерөнхийлөгчийг дайр тавьшлах маягаар ерөөсөө одоо ирэх хавар болох сонгуулийн ажлаа эхлүүлээд байгаа ийм улс төрийн үйл ажиллагаа хийгээд байгаа байхгүй юу? Өөр улс төр тэрэндээ зориулсан суртлын ажил хийгээд ингэж яваад байна. Дөрөвдүгээрт нь бол та бүхэн мэдж байгаа бид хэлж байгаа энэ засгийн газрыг энэ удаа Монгол Ардын намын дарга ерөнхий сайд Батболт байгуулахдаа сонгуулийн штаб хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Засгийн газрыг сонгуулийн штаб болгож өгөх гэж байна. Өнөөдөр үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхий нарийн бичгийн даргыг тэргуун шадар сайдын албан тушаалд. Дээрээс нь төрийн албаны хүмүүсийг төрийн нарийн бичгийн дарга нарыг улс төрийн албан тушаал руу шилжүүлж байгаа энэ бүх явдлыг бүхэлд нь хараад үзэхээр яа харахгүй
сонгуульд зориулж байна. Би өчигдөр бол хэлж байсан төрийн нарийн бичгийн даргыг өнөөдөр бүх одоо төрийн албан хаагчдад зориуд нүдэн дээр нь харуулж улс төрийн албан тушаал руу шилжүүлж штэ. Өөрөөр хэлбэл энэ эрх сонгуулиар төрийн албан сонгуулийн ажлыг бүхэлдэн зохион байгуулах юм аа. Тэгэхээр тэр төрийн албаныхан дандаж хэрвээ одоо бидний төлөө ажиллавал ийм урамшуул шагналтай л гэдгийг хэлж байгаа ийм илэрхийл гэж ойлгохоос өөр аргагүй. Тэгэхээр ийм дөрвөн шалтгаанаас хараад байхад бол яа харахгүй ерөнхий сайд Монгол Ардын намын дарга Батболдод бол улс төрийн сонирхол байна. Тэрнээс биш засгийн газраа ажилуулахыг бодохгүй байна. Засгийн газраа бүрдүүлэхийг ерөөсөө бодохгүй байна. Тэгэхээр би сэтгүүлчтэй энэ одоо үннийг бас олон төмөнд зөв ойлгуулаач. Ядахта бидний одоо ярьж байгаа зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагад бас энэ олон төмөнд одоо ядахта байгаагаар нь хэлж гаргаж өгөөч гэж хүсмээр байна. Яг тэгвэл энэ маш одоо ойрын сонгуулийг харсан нэлээд нарийн тооцсон улс төрийн үйл ажиллагааг эрх баригчдын зүгээс явуулаад байна. Энийг бол бид яг ч хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр Ардын намын зүгээс яг ийм байр суурьтай бол цаашид ерөнхийдөө уур амьсгал хүндрээд ер нь ерөнхий сайдыг эсвэл одоо засгийн газар бүрэлдэхүүнөөр огцрох төвшин төрөлтэй ийм асуудал ярих болж таарах уу? Ер нь бол одоо бид нэр бодоод улаан цам үндсэн хууль зөрчөөд сайдын томилгоог нэг сайдын томилгоог нөгөө сайдтай барьцуулан гацааж байгаа энэ одоо ерөнхий сайдын асуудлыг тавихтаа өрхөөс өөр аргагүй. Цаашдаа ийм байдлыг учруулах юм бол энэ хүн хариуцлага нь хүлээн. Энэ бол ойлгомжтой. Гэхдээ Батүл гишүүний байр суурь бол Батүл гишүүний байр суурь гэдгийг хэлмээр байна. Бүлэг дээр бол энэ тухай яригдаагүй байгаа. Би бол бүлгийн албан ёсны байр суурьуудыг илэрхийлж байгаа. Бүлэг бол өөрөө их хурлын бүтцийн байгууллага. Бүлэг өөрөө хуралдаж их хурлаар хилцэж байгаа альва асуудалд өөрийн санал дүгнэлтээ өгөх хуулиар олгогдсон эрхтэй байгууллага. Гэтэл хэвлэлээр гарч байгаа тэр одоо хар PR гэх юм уу буруу суртал ухуулга бол арчилсан намын бүлгийг арчилсан нам юм шигээр тайлбарлаж. Энэ бол байнгын хороо шиг арчилсан намын өөрийнх нь бүлгийн ажиллаа гэдгийг бол та бүхэн бол сайн мэдж байгаа. Манай парламентын сурвалжлагчид бол арчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн засгийн газрын асуудлаар хуралдаагүй. Арчилсан намын үндэсний зөвлөлт хороо хуралдаагүй. Арчилсан намын ямар нэгэн албан ёсны шийдвэр бол гараагүй шүү дээ. Энд бол бүлэг өөрөө хилцэх асуудлаараа бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа тавиад явж байгаа. Бидэнд бол альва асуудалд саналаа гаргах бүрэн эрх нь байгаа гэж ингэж ойлгож байгаа. Ганцхан асуулт байна л да. Алтан уяг дарга засгийн газраас гарах тухайгаа мэдэгдэх үеэр Монгол Ардын намаас одоо хэнийг ч оруулж ирсэн бид дэмжнэ гэж хэлжсэн. Энэ тэгэхээр зөвхөн Алтан уяг даргын байр суурь танаа нам юм биш. Тий. Ер нь бүлгийн урал дээр бол гишүүд олон төрлийн олон янзын байр суурьтай байсан байгаа. Одоо ч байгаа. Арчилсан намын зарим гишүүд орж ирсэн сайд нарыг бол дэмжнэ гэж хэлсэн юм байгаа юм билээ. Гэхдээ бүлгийн хурлын шийдвэр бол олонхын шийдвэр. Олонх нь одоо бидний түрүүний хэлээд байгаа шийдвэрүүд дээр бол саналаа гаргаж, саналаа өгж гаргасан шийдвэрүүд байна.